Монголын үндэсний бүхий холбооноос Монгол бүхий өргөнд 12 дугаар сард зохион байгуулах хүчит бүхий барилдааны хуваарийг гаргажээ. 12 дугаар сарын 6-ны Бям гарагийн 13 цагт ардчилсан хувьсгалын 35 жил, ардчлалын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн өд зориулсан улс аймаг цэрэг сумын цолтой болон залуу 128 бүхийн барилдаан болно. 12 дугаар сарын 7-ны Ням гарагийн 13 цагт их хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрмжит хандивын улс аймаг цэрэг сумын цолтой 256 бүхийн барилдаан, 12 дугаар сарын 13-ны Бям гарагийн 11 цагт сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжид барилдаан. 12 дугаар сарын 14-ний Ням гарагийн 14 цаг 30 минутаас Монголын үндэсний бүхий холбооны Алтан цумын барилдааны 3 дугаар тойргийн сүүлийн хагас. 12 дугаар сарын 20-ны Бям гарагийн 14 цаг 30 минутаас Монголын үндэсний бүхий холбооны Алтан цумын барилдааны 4-р тойрог, 12 дугаар сарын 21-ний Ням гарагийн 14 цаг 30 минутанд Монголын үндэсний бүхий холбооны Алтан цумын барилдааны 4-р тойрог, 12 дугаар сарын 27-ны Бям гарагийн 11 цагт аймаг цэрэг сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжид барилдаан. 12 дугаар сарын 29-ний Даваа гарагийн 13 цагт үндэсний эрх чөлөө тусгаар технологи сэргээ мандуулсны 114 жилийн өд зориулсан ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бүхийн барилдаан болно.